Сайн байцгаана уу? My Twist подкастын шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийнхаа дугаараар кино найруулагч Дэлгэр баярыг хүрсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн шинэ киногоо бас үзэгчтэй хүргэсэн баярыг бас хүргэе. Баярлалаа. За тойрог гээд киноны тухай хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. Хамгийн сүүлийн өрн бүтээл байгаа тийм. Тэр зохиолыг өөрөө бичсэн байсан. Тэр зохиолын санаа хаанаас гарсан бэ? Тэгээ яагаад заавал хөвсгөлд зураг авсан бэ гэд асуух зүйл бол зөндөл. Надад би чинь анх хэдэн он юм бэ нөгөө нэг Бумеранг гэдэг нэг юм 6 найруулагчийн төсөл гэдэг одоо Монгол контент тэгээд бас хүмүүс хамтарсан юм төсөл хэрэгжиж ирсэн. Тэгээд тэн дээр бол нөгөө үйл өөрийн тухай анх хөндөж одоо ийм найруулагч нар богино хэмжээний кино хийя гэдэг юм сонирхолтой төсөл байсан. Энэ дээр бол урагдж ороод кино хийгээд яг нөгөө богино хугацааны тэр чинь 2 сарын дотор кино гүйцэтгэх ёстой гэсэн юм. Тэгээд яг хүний чинь нөгөө нэг юу болохоор яг тэр хугацаанд бол яг сэтгэлдээ 100% хүрсэн киног бол бүтээж чадаагүй л да. Дотоо юм зөндөө байсан. Ингээд тэгээд тэндээс улбаатай ингээд нэг юм үлийн үрийн тухай одоо бумеранг гэдэг чинь буцаж ирдэг тийм яг нөгөө юу тарин тэр ургана гэдэг ийм нэг одоо утгатай. Тэгээд тэр зүйл бол өөрөө энэ үлийн үрийн тухай энэ ойлголт энэ асуудал бол миний сонирхлыг бол их тэрнээс хойш бол ер нь татаал явсан байна гэж харж байна өнөөдөр харахад. Ягаад гэвэл тэрнээс хойш чинь 95% гэдэг 10 ангид киног вүүтэй хамтарч хийж исэн. Тэрэн дээр бас мөн л энэ сэдвийг хүнддэг. Тэрнээс хойш 95% зүүдний хүн гэдэг бүрэн хэмжээний уран сайхны кино байлаа. Бас л мөн ялгаагүй. Тэгээд ханахгүй л байгаад байсан. Яг энэ хүний нөгөө нэг энэ нүгэл хилэнц одоо эргээд одоо яах хэвээр байдаг. Хүний ер нь оршихуун тухай ямар зам мөртөө явах хэвээр юм бэ гэдэг энэ асуудал бол миний бол юм сонирхол одоо юунаас сонин буурахгүй л байгаа юм л да. Тэгэл дахиад энэ тойрог гэдэг кинон дээр одоо ханах юм уу бүүмэд ямар ч дуусгаад ингээд дөнгөж өлгөдөж авчаа байж байна. Нөгөө талаас гэх юм бол би яг тэр 95% гэдэг олон ангид кино Хөвсгөл аймгийн хатгал тосгон одоо алг эрдэнэ сумын харьяа хатгал тосгонд одоо яг хөвсгөл нуурын одоо нэг баавга шиг гэж ярьдэн шүү дээ газрын зураг дээр харахаар залбирч байгаа баавга шиг. Эний одоо хөл хэсэгт нь гэх юм уу яг үүдэн хэсэгт нь байрладаг хатгал сумн дээр ер нь бол анх үүсгэл нь болохоор очиж амарч явж байгаад тентхийн тэр нэг юм байгалийн гоо сайхан гэхээсээ илүүгээр тэнд нөгөө хуучин социализмын үед байсан юм нефт хангамжийн юм том бааз байсан. Тэрний балгас ингээд одоо нурцсан байшингууд тэгээд тэр нэг том ёнкс юм колонкод эднэр их анхаарал татсан л да. Тэгээд энд би яаж хийж байгаа нэг ямарваа нэг байдлаар кино их өстой зохиол нь бол орж ирээгүйсэн. Ямар юу ч хийх гэж зүгээр байгаль нь өөр их сонирхолтой. Тэр нэг объект маань их сонирхолтой санагдчихсэн. Тэгэл тэрийг дотроо тээж явж хагаад тэгээ яг тэр дараагийн уран бүтээлтэй маань яг ерөнхийдөө бол холбогдоод ер нь тэгэл өөр ирэхгүй тээжсэн учраас ингээл хүчээр холбооч юм нэг юм болсон л байж. Тэгээд яг тэр киногоо хийчээд зураг авч ирчээ дахиад хөвсгөл рүү бас ханаагүй. Нөгөө нэг сэдв шигэ тэгээ үйл өрийн сэдв шигэ хөвсгөл нутгаас бол дахиж ханаагүй учраас дахиж энэ кинон дээр өвлийн тэр гоо үзэсгэлэнгийн харуулах юмсан гэдэг. Хоёрдугаар энэ тойрог кинон дээр бол үлийн өрийн тухай өгүүлэхээсээ гадна нөгөө байгаль орчин гэдэг бол Монголын байгаль гэдэг бол танаа Монгол киноны нэг онцлог байна. Хамгийн том дүр нь гэдэг юм байна гэж нөгөө нэг сая анх удаага нэг хан гардаг кино наадам зохион байгуулаад тэдний ерхий шүүгчээр ажилласан. Нэр нэг орж ирэхгүй нөгөө Оскарын 2 удаагийн шагналд баримтат киноны мундаг найруулагч. Тий. Тэр хүн хэлжсэн танаа кино Монгол киноны онцлог гэвэл гол дүр нь үнэхээр энэ үзэсгэлэнтэй гоо сайхан байгаль байдаг юм байна. Тэгээ энэ кинон дээр би бол нөгөө Orange Entertainment, Nomadia Pictures гэх продюсеруудтайгаа бол ярихдаа бол аим шиг кино хийнэ.
Тэгэхдээ би газар нутгийн бол ийм газар ийм хүүтэн гоо үзэсгэлэнгийн тухай нэг үзүүлмээр байна гэдэг ийм мэдрэмжэл ярьж анх уулцсан юм байна. Тэгэхээр яг энэ тойрог киноны зохиол гэх юм бол бас л ялгаагүй. Жанр нь өөрчлөгдөөд ийм аимшигын киноны одоо юун дээр төрөл жанраар үзүүлэх гэж байгаа. Тэгэхдээ нөгөө талаасаа ийм газар яаж би хийх болов гэдэг л юугаар бодсон л доо. Мөс шиг ийм хүүтэн эртээ харгас юм шиг мөртлөө мөс шиг тунгалаг юм бас байхгүй шүү дээ. Тэр гоо сайхныг ингэж юм эсрэгцүүлж үзүүлэх юмсан гэдэг л нэг тийм мөрөдөл яваад ирсэн гэх юм уу. Тэгэхдээ маш хурдан хугацаанд бүтсэн л дээ яг миний өмнөх бүтээлүүдийг бодох юм бол ингээд нэг юм ягач юм. Тэгэл тийшээ очиж бид нэр 14 хоногийн зураг авалт хийсэн. Цаашаага бид нэр чинь нуураасаа цаашаага нөгөө нэг эренчин лөмбөгээр яг дархтын хотхор руу очиж жаргантын гол гээл тухайн тэр авийн байгалийн үзэсгэлэнг хайж одоо машин явж хурж болох газар хүртэл ингэж зургнууд авсан. Тэгтэл бас хандж ирээгүй. Би бол дахиад тийшээ нэг өөр байдлаар явна гэж бодож байгаа тийм. Тэгээ одоо бол үзэгчтэй яг нөгөө нэг IPTV одоо Univision тэгээ Look TV нөгөө DD-шэр ингэж хосолж гарч байгаа. Үзэгчд маань одоо яг үзэл явж байгаа баг. Эхний нөгөө үзэгчдийн сэтгэл юу ямар хоёрч байна. Яг киноны багаас өөр тийм. Энгийн үзэгчтэй. Хоёр янз байдаг. Нэг нь бол ингээд одоо бид нар чинь нөгөө нэг театрын кино хийгээд театрт нээлттэй хийчихээр цэцгэн дунд ингээд их тийм чи өөрөө киноны юм мэдж байгаа шүү дээ. Бялуурсан юм гоё амьсгал дунд ингэж өнгөрдөг шүү дээ. Тэг яг тэндээс хүний үгний юу гэдгийг шүүмжтэй үзүүртэй тал нь бол их цаашаага байдаг. Бид нарт бол ялч уран бүтээлч цэцэг өгч байгаа хүн болгон магтдаг, үнсдэг, баярлдаг. Харьцангуй их тийм одоо юу гэдгийг шал өөр байдлаар бол одоо ингээд сошиал хөгжсөн учраас шууд хандаал ороод ирж байна л да. Энэ кино чи ингэ санагцаа, ийм байсан. Ерөнхийдөө харахад бол яг миний хэлий зорьсон юм маань бол ерөнхийдөө хүнд яг тэр хэмжээгээр хүрсэн байна гэж би бол харж байна л да. Зарим хүмүүст бол маш их тийм дургуутслын төрүүлж байна. Зарим хүмүүст бол үнэхээр ингэж голд нь ортол таалагдж ингээл жоохон тийм хурц байгаа нь өөрөө надад таалагдаад байгаа. Тэгэхгүй ингээд нэг юм мүлгэр те. За яагаад вэ? Нэг хөөрхөн кино байна. Аятайхан кино байна гэдэг ч юм. Эсвэл муулахаараа хүртэл бас юм мохоо. Одоо муулах юу гэдэг юм нөгөө нэг таалагдахгүй байгаа нь хүртэл юм мохоо байд ш. За яах вэ? Нэг байдаг гэдэг ч юм нэг ийм биш. Яг нэг юм 360 таалагдсан хүмүүст нь үнэхээр ингэж хүрсэн юм байна. Таалагдаагүй хүмүүст нь бас үнэхээр үзэн ядагдаж одоо гэдэг чинь дургуйслаа илэрхийлж байна. Тэгэхээр бол энэ уран бүтээлийнх нь өөрийнх нь арын шин бас тэгж гарсан юм болов. Би өнөөдөр бол бас нэг талаар энэ тойргийн тухай яриа эхэлж байгаа учраас продюсер хоёр компаниасаа бол бас өөрийнхөө хувьд бол яг уран бүтээлч хувьд бол уучлах байх хэрэгтэй. Уучлал гэдэг маань одоо юу гэдэг чинь муу бүтээл хийлээ гэдэг юм уу тэр утган дээр биш. Би одоо яг юу гэдэг чинь цоошин залуу найруулагч гэж хэлэгдэхгүй ч гэсэн анх удаага яг ийм төрөл жанр руу орсон. Хоррор гэж бидний одоо анхны ярилцсан одоо гэрээний заалт би энэндээ би бол бас яг уран бүтээлчийн хувьд бол жоохон дутмаг хүрсэн гэж харж байгаа. Миний кино арай өөр тийш хэлбийцэн. Миний яг тэгж бодсон одоо гэдэг чинь тэр бол миний яг алдаал байсан л да. Гэтэ энийг бол юу гэдэг чинь бас арай өөр хэлбэрээр нөхөж чадсан. Манай продюсер компанид киног минь бол муулаагүй. Сайхан авсан. Энэ тухай яриаггүй. Би л зүгээр өөрөө ярьж байгаа, эмзэглэж байгаа асуудал арай болоогүй байна. Дахиад нэг эсвэл туршлагачих хэвээр юм байна. Энэ жанрыг бол арай өөрөөр харах хэвээр байдаг юм байна гэдэг юм уу. Тэр нэг юм бол одоо уран бүтээлчийн хувьд бол авчихсан. Бас нэг юм сургууль болоо явж байна л гэж харж байна. Гэхдээ дэлгэр хоёр найруулагчийн хувьд өөрийн гэсэн нэг юм арга барил хүмүүс ингээ киног нь үзэхээр ингээ харагдах өөрийн өнгө аястай болсон байгаа штэ. Тэнгүүд надад болохоор яг энэ триллер жанрын тэг сэтгүүн ийм триллер жанрын кинон дээр бол илүү туршлага хуримтлуулж байгаа яг нэг найруулагч гэж бол хараад байгаа. Тэгэхээр баг тэр хоррор гэхээс илүү яг энэ сэтгүүн трейлер лүгөө энэ кинонд орсон илүү бас оновчтой болсон юм шиг зүгээр санагцсан үзэгчийн хувьд шүү. Тэг тэр нөгөө дүрийн сонголтууд бас их сонирхолтой байх шиг байлаа хүмүүст. Дүрийн сонголт би бол нөгөө нэг бас анх удаага Вүгис тооцвол яг нэг ангидын бүрийн хэмжээний бүтээл дээр нөгөө нэг юм продюсинг компанитай анх удаага ажиллаж байна л да. Тэгээд тэр үднээсээ бол нөгөө нэг туршлага багтаа юм учраас анханасаа ингээд нөгөө
дөрүүдийнхэн кастингийг бас өөрийнхөө төлөвлөчөөд орсон чинь тэрэн дээр л продюсер компаниуд бол ярилцдаг юм билээ, найруулагчтай ярилцаад ингээд зөвшөлдсдөг. Яг л бас аргачгүй юм билээ. Эднэр бол бас өөрснөө хөрөнгө мөнгөө гаргаж зориулж байгаа учраас бас тэрнийхэн төлөө ажиллах хэвээр. Миний хувьд ч гэсэн ингээд уран бүтээлч хөгжмийн зохиолч юм байх юм. Хинээр би энэ хөгжмийг бичүүлэх юм, хинээр зураг авахулах гэдэг асуудал төр бол харин бол гайгүй. Яг гэвэл тэр бол найруулагчийн гар хөлийг дасдахгүй тийм мэдрэмжтэй хүмүүс биш үү? Өөрснийх нь дураар биш. Кастинг дээр бол яалтчгүй ярилцсан юм билээ. Энэ дээрээс бол ёстой зөвшөлтсөөл би бол тэрийг ойлгосон дүүнс бол өөрийнхөө муухралж зүтгээгүй, нөгөө тал маань ч гэсэн тэг зүтгээгүй ингэж зөвшөлдсөний үндсэн дээрээс. Тэгээ эндээс бол яг үнэхээр ажлыг гэж бодсон жүжигчтэйгээ бол ажиллаж чадсан. Надад манай хоёр залуу жүжигчин октод маань бол их таалагдсан. Би нөгөө түрүүн ярьсан шүү дээ, нэг хүүтэн гоо үзэсгэлэнгийн тухай яриад байсан. Гоо үзэсгэлэн бол дулаан, халуун, мөн чанартай байх л да. Гэхдээ нэг юм хүүтэн мөртлөө юм тонголог гоо үзэсгэлэн гэж ямар байх хэвээр юм бэ гэдэг дээр бол гөм их нийцж орж тоглож чадсан гэж бодож байна. Хоёр жүжигч охин маань. Нэг охин маань бол жүжигчин, нөгөөх охин маань бол үндсэн бүжигчин, тэ мэрэгжлийн нөгөө сонгодог бүжигчин юм. Тэгтээ үнэхээр авьяаслаг юм байсан. Гэхдээ ийм туршлага муутай залуу уран бүтээлчтэй шууд ажиллах гэдэг бол найруулагч нарын хувьд бас их тийм сорилт челленж байдаг байх л та. Гэхдээ өөрийн чинь тухай ингээд сонсож байхад бол жүжигчтэй маш сайн ажиллаж чаддаг найруулагч гэж бол сонсож ирсэн. Хүнийг их тийм ивэр их тоглоулдаг гэж ярьсан. Тэгэхээр саяны одоо энэ кинон дээр тоглосон жүжигчтэй та хэр их тийм болсон бэ? Саяны кинон дээр бол жоохон хүүтний нөхцөл байсан. Миний биеийн байдал жоохон таархан байсан. Хичнээн нөгөө дуртай ажиллаа хийгээ жаргаж хийж байгаа боловч яалч болохгүй юм гэж байдаг юм байлаа. Тэгээд жоохон юу гэдгийг эмнэлэг твтэх тийм нөгөө заалттай. Тэгтээ яалчгүй амжуулах хэрэгтэй ажил байсан учраас явсан. Тэгээд энэ бүтээл дээр бол яг залуу гэдэг маань бол нэг асуудал. Туршлагатай юу хамтарч ажиллаж ирсэн үү гэх юм бол би яг тийм багаа сонгож явсан. Миний одоо нэгдүгээр найруулагчийг доотлолд ажилласан найруулагч Ууган Бэлэг маань бол яг үнэхээр одоо нөгөө түүчээ шуу, түүчээ тогруу гэдэг нөгөө цуваа ахалж явдаг, салхи сөрдөг, ачааллыг өөр дээрээ авдаг. Би тэр ачааг бол дийлэхгүй л байсан л да. Тэгээд дүүдээ ерөнхийдөө урдаа гаргаж, тэгээд мань хүний салхинд орон жоохон амар гэдэг юм уу? Жоохон биеийн байдлаас болоод ингэж ажилласан. Одоо өдрийн зураг авч байгаа л эмнэлэг рүү 2-3 удаа очих асуудлууд тэр зөндөө байсан. Гэхдээ тэр бол нэг юу биш шүү дээ, нэг одоо юу гэдэг чинь зовоод ингээд амар хүн хийдгүй юм хийгээд байгаа даа биш. Зүгээр яг хөө тэгж л таарсан. Тэгэд манай залуучууд бол залуу боловч маш туршлагатай. Бид нийлээд сурцсан. Би энийгээ зүгээр хараад мэддэг болсон учраас зураг авалт маань бас нэг бодлын ингээд нөгөө ойлголцол дунд учраас их тийм хурдан шуурхаа ингэж янз бүрийн өөр нөгөө нэг зургнаас бусад юм хүмүүсийн янз бүрийн элдв ядаргаатай харилцаанд бол бид нар ороогүй ойлголцдог. Яг хөө жүжигчдийн хувьд бол одоо ялалт жүжигчнтэйг бол миний бол одоо юу гэдгийг үнэхээр шүтэн жүжигчин. Үеийн хоёр л доо. Манай ялалт маань бол одоо сугарагш анги. Би бол 1-2 курсэлд орох яг үе гэж ярьж болохоор. Тэгэхдээ ялалтайгаа би бол үнэхээр төрмөл гайхамшигтай жүжигчин. Тэгээд тэр жүжигчнийх нь энэ кинон дээр бол их тийм нөгөө юу гэдэг чинь олон удаа гараад идэггүй мөртлөө маш тийм занглаа дүрн. Тэгээд зөвхөн би тэр нэг сүулд байж байгаа нэг ганцхан сценил тэр нэг мэдрэмжийг ялалтаараа тоглуулахыг хүссэн. Тэгээд ялалтай очиод ингээд яг ингээд чи сая хэллээ шүү дээ, жүжигчтэйгээ их нухаж ажилтдаг энэ тэр их юм бол би ялалттай бол тэр баг уулзаачгүй. Яасан бэ гэхээр ерөөсөө ингээд баг харцаараа ингээд хараад за нэг ярьсан яриан баг тамиг татхаас богинохоо хугацаанд л ярих гэсэн. Найзны амаар байна гэсэн. Яг хөө найз нь нөгөө нэг ийм хэсгийг л хармаар байна. Тэгэл чи өөрөө явчихгүй. Надад хэлэх юм ч байхгүй. Асуудалгүй. Би чиний мэдрэмжийг яасан болохоос биш. Би энд ингээд чамаар нэг юм тоглуулаад ингээд нэг тийм мундаг юм яах гэсэн юм шиг. Чиний яг тэр чинь л надад ирчих. Тэгэл үнэхээр гайхалтай гэсэн. Яг тэрийг мань хүн бол ойлгочихсон, хийчихсэн. Тэгэл манай босод залуу жүжигч одоо Алтан шагаа гол дүр нурууг нь авч явсан. Энэ киноны бол одоо байхгүй сцен гэж бараг байхгүй тийм ачааг үүрч явсан жүжигчин маань бол яг манай Absolute Pictures-ийн үндсэн жүжигчин. Бид нэр 2019 онд Дандарбаатарын тухай одоо засгийн газрын захиалгаар үрэлсөх ерөнхийлөгчийг ерөнхий сайд багтана
засгийн газрын захиалгаар бүтээсэн одоо Монгол кино нэгтгэлтэй хамтарч хийсэн кино Дандрбаатарын Бууны сумыг буцааж болдгоо гэдэг кино байдаг. Тэрний гол дүрт Дандрбаатарын дүр тоглосон. Тэгээд одоо тэр кино маань нөгөө нэг засгийн мөнгө ч гэж явах одоо бидний л мөнгө шүү дээ тий татварлуулж очсон. Энэ мөнгөөр хийсэн кино маань одоо 5 жил өнгөрлөө гардгваа. Дуусах хүлээж үгүй дууссан гэж хүлээлгээд яг тухайн үед яг гэрээнийхээ хугацаанд хүлээлгэж өгсөн хэмжээнд нөгсөн. Тэгэл тэрнээс хойш тэгээд одоо бидний мөнгө болохоор нөө төсвийн мөнгө уйлдгүү гэдэг шүү дээ. Тэгдэг юм уу? Ингээ байхгүй. Хагурч гаргадаггүй. Нэг юм нөхцөл байдалтай. Тий. Тэгээд 5 жил өнгөрчлөө. Яг хуу түүх гэдэг өөрөө одоо энэ кино ч өөрөө хийгдсэн түүх болчихлоо шүү дээ. Бид нар түүхэн кино хийгээд 39 оны үйл явдлыг харуулж ирсэн бол 19 он хүртэл 80 жил дахиад энэс ч хойш 5 жил өнгөрсөн. Дахиад өөрөө кинон түүх болоод ингээд. Тэгээд тэр залуу уран бүтээлчтэйгээ энэ кинон дээр бол ачааг нь өөрүүлэх одоо цаг нь болсон гэж үзэж ажилласан. Яг нөгөө нэг олон танигдсан одоо юу гэдэг чинь нөгөө ийм нөлөөллөлийн хэмжээнд бол мэдээж бол залуу хүн учраас бага байгаа. Тэгэхдээ хэн нэгэн заавал гарч ирэх цэг байх хэрэгтэй шүү дээ. Гарч ирэх л ёстой шүү дээ. Тэгэхгүй ингээд дандаа л бүх юмыг ингэж нөгөө нэг тэр мундаг луугруудын нуруунд дээр үүрүүлж явах биш. Залуу үеийн заавал төрж явах хэрэгтэй гэдэг үднээс. Манай засч хэргээд гавьяслаг үнэхээр мундаг жүжигчин залуутаа бас анхудаага ажилласан. Тэгээ хоёр охинтой. Ер нь цомхон шүү дээ чи өөрөө. Тэгсэн те ингээд 5 жүжигчэнтэй. Бид чинь баг 2 машиндаа багтаал ингээд явсан. Киног л яг олуулаа хийдэг ч гэсэн бас заавал яг тийм үг гэвэл үгүй байхгүй тий. Киног заавал их мөнгөөр зарж хийх ёстой, мөнгнөөс хамааралтай урлаг гэдэг ч гэсэн бас яг тийм үг гэвэл бас биш нөгөө талтай тий. Хугацааны хувьд ч гэсэн одоо чин контент гэл ингээл баг өдөртөө зураг аваад оройноо хийгээл ингээл явчихдаг 48 цаг кино наадам шиг ийм хурцтай нэг юм болчихсон. Тэрний чанар хаана байна гэвэл бас өөр асуудал л та. Гэхдээ ямарваа нэг нөхцөл дээр бол би энэ контент гэж яриад одоо кино контент шиг нэг юм болтоо нэг юм жанр ч юм шиг нэг юм контент гэдэг чинь бол одоо өөрөө бол тий. Тэгэнгუთ энэ бол одоо үзэгчдийн дунд кино уран бүтээлийн нэр хүндийг маш их унгаж байгаа нэг хэлбэр болж харагдаад байдаг болчихлоо шүү дээ. Үзэгчд бол үнэхээр мөнгөө төлөхөөр муу юм үзэхээр уур нь хүрэх нь аргагүй шүү дээ. Сэтгэл байхгүй, харагдахгүй. Ийм нөгөө нэг зүгээр л нөгөө нэг юм юу гэдэг ч юм даа нэг солгоогоор нэг юмнууд хийгээд шүү. Үнэхээр маш хурцтай. Яг хурдан байж бололгүй. Яг мөнгөтэй бол юмыг хурцтай хийж болно. Гэхдээ бид нар бас нэг тийм юм хиймээр шүү дээ. Яг ингээд нэг юм да кино гэж байгаа юм бол нэг тийм л юм хиймээр шүү дээ. Жохон өөр байгаад байгаа юм шиг. Харин тийм. Жохон ингээд асуултаас салтраал шүү. Зүгээр. Түрүүн гээд 48 цаг гээд ярьлаа. Тэгээ хамгийн түрүүнд би эхлээ өөр чинь ер нь ягаад энэ өвдсөн зовсон үедээ ч хамаагүй ажиллахыг хүсээд байдаг яг энэ кинонд дурлсан бэ. Тэгээ ягаад заавал киноны хариулагч болохоор шулуудаж одоо хүртэл ингээд зүтгэж яваа вэ гэдэг асуултыг асуумаар. Миний өвдсөн шалтгаан маань бол яг мэдээж миний өөрийн амьдралын буруу хөвшил байдаг юм уу мэдээж надаас 100% хамааралтай. Гэхдээ бас энэ нөхөр кино бол хамааралтай. Яг тэгэхээр яг киноны жоохон ачаалттай ажил хүлээлгэж өгөх өмнөх ажлын үе дээр дандаа тийм асуудлууд тохиолдсон байдаг. Тэгээ болцоохон юмч бүр хэлсэн чи одоо нэг жил бүр ингээ сайхан шал өөр ажил юм уул хаданд яваад ойн цагтаа шиг эсвэл малчин болоод нэг жил яваад ирээч гэдэг. Энэ бол нөгөө намайг бас хайрлаад шүү дээ ингээ нөгөө утгаараа наад нэг заваа балаа ажиллачаа идэгдэм аа би та нарыг мэднэ гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо яг тэгсэн мөртлөө ингээд ааха гэж гарч ирсэн мөртлөө л одоо яаж болохгүй тэгэл нэг зүтгээд идэгин. Гэхдээ бас нөгөө талаас би одоо нэг төсөл байгаа энэ төслийг яачаа нэг жоохон тийм юу авъя гэж бодож байгаа ерөөсөө тий. Тэгвэл бол мэдээж уран бүтээлээс хол байна гэх бол юу ах магадгүй ном бичиж амрах ч юм уу да мэдгүй ойлгохгүй нэг хүмүүсээс арай өөр байдалтай хол байх хэвээр нэг жоохон юм өөрчлөх хэрэгтэй юм шиг л. Тий. Би ч бас хүн штэ өр хөвгттэй тийм ээ. Эрүүл саруул байх тэднийг өсгөж өндийлэх үүрэгтэй хүн учраас. Тэг ягаад тэр одоо хамгийн анхын би ер нь нэг кино найруулагч л болоо. Ер нь л киноны ажил хийя гэдэг тэр хизээ аль цэг дээрээс хэлсэн бэ? Юу би одоо 4-р ангид санагдд тийм. Одоо энэ UBS телевиз чинь Өлзий пүүс гэж нэг
90 оны. Би чи 96 онд төгссөн гэхээр чин 92 3 он 91 2 оны үед ч юм уу. Нэг юм тэр тухай нөгөө тооны дэвтэр дээр ингээд би нөгөө нэг Монголны тууш дэвтэр дээр бичмлэр бичиж ерөөсөө чаддгүй. Анхнаасаа тэгээд дармалдаа сурцсан гэсэн. Одоо тэгээд тэр нөгөө хурдан бичгээрээ дармал үсгтэй мөртлөө ингээд нийлээ явцсан нэг юм сонио хэлбэртэй болцсон. Яг тийм үедээ тооны дэвтэр дээр 4-р анги санагдаж байна. Тэгэхээр чи 92 оны юм уу нөгөө ухаарл гэдэг нэг мундаг нэр тавьж байгаа юм. Кино зохиол бичсэн. 4-р ангитай юу? Тийм. Тэгээд тухайн үед чинь юу нөлөөлж ийнү гэхээр чи нөө бүрслээгээд зурагтаар үзэл. Нөгөө барууны нөгөө нэг гоё кинонууд, видео кинонд орж ирээд хүчрхийлэлгүй ямар ч байсан өөр тийм юмыг үзсэн. Тэр нөлөөллийн хүчинд орвол мэдээж юм кино гэдэг бол үнэхээр автц чадсан л. Шөнө 2 цагт кино үзчих юм бол тэрэндээ автаал гараар шүнжэнгөө хүүхдийн тоглоомын талбай дээр бэлтгэл хийгээл тэ нөгөө зодооны бэлтгэл хийгээл тэгэл баг үүр цайлгачдаг нэг тийм юу гэдэг чи одоо их сэтгэл хөдлөлттэй гэх юм уу. Тэгээд нэг кино жүжигчин гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм байна гэд. Тухайд бас 90 хэдэн онд 10 жилийнхаа хүүхдүүдтэй нийлээд ирээдүйн одод болохоо тангаргалыг гээд ард ирэх сонин дээр нэг юм захиа ил захидл гэх юм уу. Нэг жоохон хүүхэд заяа ангийнхан нэг хүүхдийг дагуулчихсан ингээ аваачиж өгөөд. Тэгээ өөрөө айгу би ичимхий нэг нөөрөнгөө найзгаа ингээ аваачаад өгсөн чи нөгөө чи бариад орцсон. Ард ирэх сонин чин тухайд одоо энэ төрийн ордонд засгийн газрын ордны төв хэвлэл тэгээд подвалт нь тэнд хэвлэхийн сайн мэдгүй нөгөө редакц нь байдаг гэсэн. Тийшээ давхиж оруулаад өгсөн ч л нөгөөдөл чи нөгөө хүүхдийн захиа өгөхөөрдөө уншаал тэгэл нэг болон дээр нь гарцсан байсан. Тэгсэн чил манай сургууль арч шууган болвол ирээдүй одод модод энэ тэрэгэд 6-д олуулаа нэг юм хүүхдүүдийн мөрөөдөл байсан. Тэгээ яг хөө тэр дундаасаа тийм багасаал киноны хүн болох тийм юу л байж л тээ. Тэгтээ яг 10 төгсөх төхөөд одоо яг нэг амьдралаа шийдэх гараан дээр ирээд ямар мэрэгжил сонгох вэ гэдэг дээрээ болоод ирсэж гэр бүлийн том асуудал үүссэн. Манай гэр бүл болохоор 3 үеийн хуульчд байдаг дандаа. Манай ээж их хурлын гишүүн байсан, баг хурлын гишүүн байсан, ийм хуульч, гавьяат хуульч хүн байсан. Манай болохоор нийслэлийн ерөнхий шүүгч байсан. Одоо юу гэдэг чи хоёр талаасаа тэгээ аав ээж нар нь бас хуулийн ингээд ийм гарал үүсэлтэй. Орчин бол шал өөр. Манайх ч ингээд дандаа ийм хуулийн хүрээний ийм нөхцөл байдал том хэрэгүүд болж байгаа. Тэрний нөгөө нэг юмнуудын юм гэрт их нөлөөлж байдаг юм л үе байсан. Тэгээд ээж болохоор намайг хуульч болох гээд тухайн үед ч одоо Лүндэ Жандсан гишүүний Шихийн утаг сургуульд конкурс өгөө гэд. Болохоор ч өөрөө л мэдгэсэн. Нэг тийм бөөрнкэ хариулт. Тэгээ ээжийн даалгавраар очисон чинь конкурс гэсэн мэдээж үндсэн шалгалт монгол хэл одоо нийгмийн ухаан байдлуудаа. Тэгээд орос хэл бол үнэхээр би байхгүй. Тэгээ 3 шалгалтын нэг нь орос хэл, нэг нь монгол хэл, нийгэмж байлгүй ийм байх. 2 шалгалтаараа 300-га төгтөө ихний 20-д нь багтаад ямар ч байсан нөө хуваараа бол өөрчилчихсэн. Ээжийн даалгаврыг биелүүлчихсэн. Тэгс чинь миний хүсэл мөрөөдөл болохоор өөр юм татаад байдаг. Тэгээ аавд хэлж байгаад яасан чинь манай сэнгээ биш тэ найруулагч надаас 1-2 ах. Тэгээ тухайн үед болохоор хүүхд залуучдын театрт ажиллаж байгаад мань хүн тэгээд 1 жил өнжөөд илүүдээ нөө бас бэрс сургуульд найруулагч ангид орчихсон. Би болохоор жүжигчний анги тэгээ би 10 дугаар анги юу сурагч байж исэн чинь нөө сургуулийн урлагийн үзлэг болоод тэгээ байжсэн чинь маань сэнгээ ирж нөө хаага хийж бэлдүүлээд ингээд тэгээд яж байгаа одоо жоохон юм байсан юм уу да надад тэгээд чи ер нь манай сургууль руу ингээд урлаг инээ тэрэгэд нэг тийм яриа болоод хөш тэгээд яа тийм танаа сургуульч яа тийм энэ соёлын урлагийн сургууль нь яа тийм бэрсгээ сургуульч яа тийм ингээд манай бэрс болохоор жүжигчин найруулагчийн хос мэрэгчлэр сургаж болдог. Тухайн соёлын урлагийн сургууль тийм байгаагүй юм шиг. Тэгээд тэр нь одоо мань хүн надад мундаг рекламцсан байна. Би тэгэл шууд за тэгвэл би энэ бэрс гэдэг сургуульд нь бас нэг өгж үзнэ гэсэн бодолтой. Тэгээд тэрнээс хойно бол тэр нөгөө Шихийн утагт өгч байгаа нөгөө хичээл хаагдсны дараа. Тэгээд нөгөө нэг элсэлтийн шалгалтын хугацаа нь Шихийн утгийнх эхэлж болоод дараа нь би бэрст очиж өгөөд бас л тэнцсэн. Тэгээд сонголтоо их ирэхийг би нөгөө та хоёрын одоо яасан юм чи аль хэлийн яалаа. Би тэгтээ өөрөө энийгээ сонголоо гэд битэр бол ялж исэн. 3-1 2-1 харьцаагаар тий. Тэгэл ер нь бол нөгөө багасаа 4-р ангиас яасан тэр хүсэл мөрөөдөл маань ирээдүйн од болох хүсэл мөрөөдөл маань явсаар хагаад оюутан болоод оюутны ширээн дээр манай сургуулийг явахтай хүмүүс одоо ингээд улс төр
төрчтэй бас холбож их яриад байгаа. Үнэхээр сайн багш нартай гайхалтай сургууль байсан. Тэр сайхан багш нарын одоо эрдэм мэдлэг, туршлага, тэр одоо зангаргыг бас тодорхой хэмжээгээр өөрийнхөө савны хэмжээгээр хутгаж авсандаа бол их баярлдаг. Түүнээс бол тэр хүмүүсийн гаднаас дүгндэг шиг одоо заавал тэгж элэг дог болоод ахаар тийм ч сургууль байгаагүй. Тэндээсээ бол савныхын хэмжээгээр хутгаж авч явсандаа бол үнэхээр их баярлдаг. Манай яг мэрэгжлийн бие даас багш маань болохоор Нараа амгалан гээд тухайд ч одоо 32 настай юм эд ингээд шижгэр юм эрттэй юм бүсгүй ирж исэн. Тэр бүсгүн одоо тэр нөгөө нэг хурц ажиллагаан дээр бид нар ч гэсэн үнэхээр ингэж дайчлагдчих маш яг жүжигчний мэрэгчлэр, найруулагчийн мэрэгчлэр, хос мэрэгчлэрээ төгссөн. Тэгээд тэндээс төгсөөд гарсны дараа болохоор шууд киноны хүн болох бас болоогүй. Би яг нөгөө өөрийгөө бүрэн боловсроогүй гэдгийг мэдээд байгаа. Сургуулаас тухайд юу авсан гэхээр сайн тийм эрдэм мэдлэг авсан боловч кино гэдэг бол маш их практик, техниктэй ажиллах хэрэгтэй болдог. Тэрийг бол ингээд муу сайн мэдрээд байгаа. Ямар камераар зураг авдаг ч би мэдэхгүй, ямар нөхцөлийг ч мэдэхгүй байгаа даа. Тэгэд миний нэг дутуу тал нь болохоор зохиолтой яаж ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг бас нэг тийм юм байгаад исэн. Кино зохиол гэж яадаг. Ер нь зохиол гэж яах хэрэгтэй юм гэдэг. Тэгээ энэ дутууга нөхөхийн тулд би тухайн нөө Бовгийн лав сүрэнгүй удирдахжсэн дарга нь байсан. Хүүхэлдэйн театрт ангийнхантайгаас 2 3 хүүхдээ нэг юу болоод ажилд орсон л доо. Тэндээс миний зорилго бол би хүүхэлдэйн театрын жүжигчин болох гэдэг юм байхгүй шүү дээ. Зохиол гэдэг юмыг би судлахын тулд тэр нөгөө нэг агуу зохиолчийн хажууд очих хэрэгтэй гэдэг тактик барьж байгаа. Хүүхдүүд аягүй айхтар байгаа. Тийм байна. Нүүдлийн аягүй сайн бат. Тий. Тэгээд мань нүний тэр агууны хажууд 1 жил болсон би. Орчоод эхний сар ажиллангуудаа давхар нөгөө найруулагчийн мессен дээр очиж байгаа юм. Хүүхэлдэйн театр маань яг найруулагч оронтой тухайд эзгүй байж таарад сургууль төгссөн оюутан төгсөөд 1 сарын дараа найруулагчийн орон тондор очингуудаа 2 сарын дараа ч үлээ одоо талигч хасар битээр 2 хүүхэлдэйн жүжиг ингээд бичиж байгаа өөрснөөхөр тэр жүжиг бичнэ гэдэг чинь би зүгээр нөгөө нэг шууд зүгээр одоо тэнцээч би ажил дээр гарцсан учраас одоо юу гэдэг чинь оюутны ширээний ард байгаа юм шиг ер нь эн чи яадаг юм бэ гэж байсыгээл даргаагийн хаалгыг онголзуулж болохгүй шин. Тэгэхээр би өөрөө нэг юм барьж орж тэрүүгээрээ сургалтаа авах юм байна гэдгийг ойлгосон байхгүй юу бас. Тэгээд нэг юм хэрэндээ нэг юм жүжиг бичсэн орсон дахиад орсон. Тэгээ уран сайхны зөвлөл Хүүхэлдэйн театрын уран сайхны зөвлөл хуралдаж байгаа. Тэгээ хуралдаад манай хасар манжин гэдэг орос ардын үлгэр нөө манжин ингээд их гоё юм орчин үеийн мөртлөө сонин хэлбэртэй болгоо бичсэн. Би болохоор оршихуй гэд нэг тийм хүүхдийн жүжиг бол биш. Хүүхэлдэйн мөртлөө том үний жүжиг гэх юм нэг юм шүлгэлсэн юм бас нэг хэлбэртэй. Тэгээд янз бүрийн байдлаар ингээл 2 жүжиг орсон чи хоёулангийн баталсан л да. Гэхдээ яг хөө тэр бол тавигдаагүй. Сүүлд бол манжин тавигдсан баг. Тэгээ би яг хөө тэндээс гол зорилгоо бол биелүүлээ авцсан. Миний нөгөө нэг тэр жүжигийг тэр уран сайхны зөвлөж жинхэнэ нөгөө нэг хөрвүүлж байгаа шүү дээ. Ахмад жүжигчд манад ийм жүжиг тавихгүй гэж лав сүрэнгүй хэлж ирсэн. Манай хүүхэлдэйн театр болохоос биш хүүхдийн театр гэж та нар өрөөсгөл одоо хүртэл бодоод байдаг юм биш үстэй. Оросын тэр нөгөө Борцовын билүү нөгөө хүүхэлдэйн театр бол Дон Жуаныг тавьдаг шүү дээ гэж нөгөө нэг түүнээс бол зөвхөн хүүхдүүд бол зэрэглэн биш гэж. Манд одоо бас тэр хэлбэрлүүгөө бас театр маань оройн цагаар хөгжиж болно шүү дээ гэж би одоо хүртэл хардаг байхгүй. Тэгээ тийм жишээгээр ингэж явж хагаад тэгээд театртаа яг авах юмаа ерөнхийдөө мэдэрчлээ. Би ч нэг цаг хугацаатай хүн байгаа шүү дээ. Тэгээд дараагийн алхмаа хийх шаардлагатай болсон. Яг 1 жилийн дараа баярлаа гэд театрын хаалгыг гаднаас нь хаагаад за одоо кино гэдэг юм руу очиж үзье. Гэхдээ бас юу ч мэдэхгүй л байгаа шүү дээ. Монголд хамгийн их кино хэн хийж байна? Хамгийн амжилттай гэхээс илүү нөгөө үйлдвэрлэх явцыг хэн хамгийн хурдан хийж байгааг харж ирсэн. Монголжийн студ байсан. Одоо манай Машут талигч найруулагч тэгээд гэр бүл нь Баццэгч. Энэ гэр бүлийн монголжийн студ бол гайхалтай жилд 3 кино хийдэг. Гэхдээ тэр бол муу кино гэдэг асуудлыг бас биш нөгөө одооны нөгөө контент шиг биш. Энд бол юу нөлөөлж ийсэн гэхээр Машут найруулагч өөрөө сүрхийн хүн. Их мундаг уран бүтээлчдийг бас хамруулж ажилладаг байсан. Зураглаачаар бол маш оператортай ажилд гайхалтай оператор. Тэгээд цэрэн давггай гих дандаа авдаг ингэж нөгөө жүжигчнэр авдаг. Ингээд үзэхээр тэр баг бол үнэхээр гайхалтай бүрдсэн баг байгаад одоо тухайд чинь
хүн болгон кино чадахгүй тэр хөрөнгө мөнгө гаргаж чаддаг байхад манай хоёр хүн бол өөрснийхөө хөрөнгөөр киног өөрөөр нь мөнгө олж болдго юм байна гэдгийг үзүүлж тогтмол. Зах зээлийн Зах зээлийн энэ чинь бол бизнес юм шүү гэдэг нь бас ганцхан ингээ урлаг морлог гал ингээ нэг юм яхаасаа илүү оршин тогтнохын тулд нэг кино хийсэн бол хоёр дахь киногоо хийхин тулд өөрөөр нь мөнгө олж эхэлж чаддаг байсан. Тэгэл яг би ч нөгөө туслах найруулагч эднэр гэх нөгөө кино хөдөөгөр явж гаргана янз бүрийн ажлаас ахуулаад бас ингээл доороос нь эхэлж байгаа юм. Тэгээ явсараа гал бас яг 1 жил болоод за баярлаа гэд тэгээд одоо өөрийнхөө нэрээр бүтээлүүдээ хийх боломж гарч ирсэн гэх юм. Одоо ямар ч байсан болжээ гэх нь хайшаа зүгээр одоо хийхгүй бол нэг оройтойч байгаа юм шиг мэдрэмж төрж ирсэн. Тухайд би 2003 онд гэхэр чинь би 25 настай уран бүтээлээ хийж эхэлж ирсэн байна. Яг хөө мэдээж тэнгуут одоо нэг бодлын бол айгүй харгас уран бүтээл хийх явцдаа суралцах тийм шаардлага тулгарсан. Тэгэхгүй бол ингээл шууд ихний бүтээл болгон одоо 25 та хүүхдийн бүтээл болгон амжилт олоход бол хэцүү. Гэхдээ харьцангуй ингээд ямар ч байсан явцаараа гал өнөөдрийг хүрч одоо хүртэл суралцаал явж байна. Хамгийн ихний кино ямар кино вэ? Найзууд гэдэг нэг кино. Миний хамгийн ихний мөртлөө хамгийн их одоо туршлага гэхээсээ илүү нөгөө нэг юу гэхэнэ маш том алдсан кино. Тэгээд алдаанаас одоо хүртэл би суралцаж хамгийн тэр том алдаагаа байнга бодож явдаг. Нөгөө нэг тангууд улсан мөхөөгүй гэдгийг сануулж байгаараа гэдэг шиг. Яасан бэ гэхээр миний зохиол ингээд бичигдэхдээ ингээд нэг юм найзууд гэдэг нэртэй кино байсан л та. Тэгээд нэг юм хоёр эмэгтэй найз цагдаагийн мөрдөгч одоо манай гавьяа шүүжигчин ганццэг хөөхөн зулаа гэд мэдэн шүү дээ. Манай мөнх зул 2. Тэгээ нөгөө талд нь болохоор би чинь бас нөгөө нэг жүжигчин болох нэг юм байгаад ирсэн хичнээн найруулж байгаа ч гэсэн манай гавьяа шүүжигчин болд эрдэнэ бит 2 ингээд хослоод заяа. Тэгээ 4 найз байжгаад тэр дунд нь ингээд дандаа цагдаагийнхан. Хоёр эмэгтэй нь мөрдөн байцаагч хоёр эрэгтэй нь болохоор тусгайгийн ажилтнууд сватууд гэсэн. Тэгээд нэг юм тухайд бас нэг бодит болж исэн да нэг солонгосын юм якузанаар нөгөө шивэстэй баахан юм жоохон мафийнхан гэх юм уу да Монголд орж ирж нөгөө энд бизнес хийж байгаа солонгосуудаа эрхгээд хийж гинэ гэсэн яг тийм бодит кейс болоо байсан. Энэ дээр нь яг нэг ерөнхийдөө уран сайхан оруулаад тэгээ маань хэд нөгөө тийм яг бизнесүүдийг зодж явахын тусгаагийнхаа ороод ингэсэн чи баахан бэлэн мөнгөн дээр орчдөг байхгүй. Миний зохиол орвол. Тэгээ нэг манай болд эрдний бүтээсэн дүр болохоор жоохон юм ядуу ихнэр нь жирэмсэн нөгөө ядууч байхтай нөгөө цагдаагийн л яг ингээд нэг ахуйн асуудал ихтэй проблемтэй. Би болохоор юм хөдөө мал ахуйтай юм change man юм жоохон хангалуун юм нөхөр байгаад байдаг. Тэгээ цагдаад орцсон. Тэгээ гэр бүлийн тэр байдал дээр байж исэн чинь маш их бэлэн мөнгөн дээр ингээд ахиу орчдөг байхгүй. Тэгээд нөгөө тусгаагийнхан чинь хүмүүсээ баримтлаа гараад бүлгийг ахалж орсон хүн нь болохоор манай болд эрдэнэ байжгаад тэндээс ингээд яг нөгөө ихнэр төрөх гэж байдаг. Амар олон юм нүдэнд нь харагдаад тухайн хугацаанд ингэж жагаад нөгөө мөнгө авч жагаад тэрийг нь яаж би нөгөө нэг цуг аюу орж морж ингээд хүмүүст яаж орж ирж жагаад хараад тэгээд буу тулгалцаад хоёр найзтай. Нэг нь бол мэдээж мөнгө авчихсан. Нөгөөх нь ингэж болохгүй гэдээ одоо нөгөө тангараг ярьдаг, хууль ярьдаг. Нөгөөх нь болохоор амьдрал ярьдаг, аргагүй байдал ярьдаг. Ийм зөрчил дээрээс болоод ингээд тэгээд ялчгүй ингэсээр хагаад нөгөө болд эрдэнэ баригдаад нөгөө тэнцэж үгээр яваа шормоор яваа. Тэгээд ингээд асуудал хөвөрдөг юм кино байсан чинь. Тэгээд нөгөө мэдээж энэ киног хийхин тулд би цагдаагийнхан дээр очих хэрэгтэй. Яг тусгай засаг дээр очиод ингээд манад юм байхгүй гэл нөгөө болоогүй цагдаа хүн бол ингэхгүй гэд би бол байж болох юм чинь нөгөө нэг юу гэд тухайн үед ч одоо яагаад тэрэг мэрийг ингээд яаж болдог нэг хүүхдэлтэйгэл ингээд явж байгаа л тийм шалтгаанаас болоод зохиол би яг тэр хэсгийг нь өөрчилсөн байхгүй. Жохон юм өөр болгоод ингэсэн чинь би одоо бол яг тэрийг хуучнаар хийсэн бол гоё байх хэвээр. Тэгээ алдцсан. Яг надад бол мэдээж тэдний бууз эвсийг ховц сэргэл тусалцаа хэрэгтэй байсан. Тэрийг би наймалцсан гэх юм уу? Эсвэл айхж явахт ингээд тэрийг л миний хамгийн том алдаа гэж бодож явдаг. Төрийн дайсан гээд киног яаж зориглож хийсэн бэ? Төрийн дайсан бол бас их сонирхолтой. Тухайн чинь би чинь ягаад ч юм одооныхоос илүү улс төр амар юм юутай хинтэ өөрийнхөө хувьд амар их тэндээс их юм мэдрэмж авч стресстэй байж. Тухайн үед одоо 2004-5 оны үед нэг хүний
үнэхээр том ноёрхол тогтчихсон. Ардчлал бас миний ойлголтоор маш бүдгэрчгсэн. Тийм аимшигтай он жилүүд байжээ. Албан тушаалын 8-ны асуудлууд их хөгжсөн юм. Он жилүүд байж гэж одоо бол би боддог л да. Тухайд бол тэгж тесэрч дэлбэрч явж ээж. Тэгэд нэг тийм зохиол биччихэд хийх гээл явлаа. Тэгэл тэр ч бол өөрөө хайрцангуй өндөр өртөгтэй кино байсан. Тэгэл явж намма марч орлоо. Одоо би тэргээр нэг улс төр хийх гээд байгаа юм биш нөө бүтээлэл хийчих гээд байгаа. Тэгэхдээ энийг бас ашиглаад эднэр улс төр хийждэггүй багтаа гэж явсан үе бол бага үнэн. Тэгэд нэг жил өнччөөд цааш нь хийчээд шургуулгандаа хийчээ байж. 2009 он сонгуул их хурд ерөнхийлөгчийн сонгуулийн жил болсон. За тэр ч одоо бас ямар юм байдгийг би яг нэг жоохон өөрийнхөө хувьд нэг хөөцөлцөөр итгэл алдарсан байсан. Тэгээ манай одоо дэлхийн хамтлагийн продюсер Брос Рекордсын Томоо гэдэг одоо мэдэндээ болд продюсер маань манай ононгоор дамжуулж сонсоод болд продюсер маань зохиолыг авч үзсэн. Тэгээд тухайд кино нэгтгэлийн захирал солонго дээр авч орсон л да. Ийм кино байна хамтарч ийхүү. Одоо л яг цаг нь муу юм шиг санагдаж байна гэдэг. Тэгээд бид нэр хийхтгэхэр болоод ингээд хамтарч хийсэн. Бас яг тэгээ ерөнхийлөгчийн сонгуулийн жилдээч гарлуу да 9 оны 5 сарын 12-нд нээлттэй хийжсэн. Бараг тийм баха. Тэгээд намар 6 сард мэдээ сонгуул болсон байж таараа. Яг зүгээр би бэлгшээгээд гэх юм уу боддоо шүү дээ. Манай киногч тухайн үечлээ 35,000 6,000 ч л хүн үзсэн гэд. Одоо нөгөө театрт нөгөө өргөө мөргөөгийн тоо байдаг нэг тоогоор бид нар харж байгаа ш. Тэгсэн чинь ерөнхийлөгчийн сонгуулийн одоо ялсан хүний маань ялгаа бас яг тэр тоотой мөрөгдөг байхгүй. Тэнгуут зүгээр яг мэдээж тэрийг одоо тэгж үзэх бол өрөөсгөл. Тэгтээ нэг тийм гоё санагдчихсэн. Тэр баярыг бид нар бол талбай дээр ирж тэмдэглэж ийсэн. Яг энэ бол тэгтээ уран бүтээл боловч яг нөгөө нэг улс төр хийх гээд байгаа миний бас нэг юм шиг л бас байгаа юм. Тухайд манай болдоо боолын гэрээгээ хийж гисэн байсан. Гайхалтай кино. Сэдвүүн байлаа шүү дээ. Яалч ингээ бидний бас насны үеж таарсан юм уу. Тэгээ би тэр киноныхоо төгсгөлд одоо энэ төр гэдэг бол аав гэдэг ингээд нэг юм манай мега охинтойгоо яриа явдаг хэсэгтээ бол хэрэндээ ингээд яжлаад л байгаад байгаа юм. Энэ төрийн тухай. Тэгээд хамгийн сүүлд нь нөгөө харын талын ноён цор ганц босоо үлдлээ гэдэг нөгөө шатрын хөлбөр дээр ингээд өргөг дээр ингээд тавьчихсан ялагдсан мөртлөө босоо үлдсэн тэр ноёны тухай гэл ингээд энэ киног үзэх юм бол улс төр их харагдана. Тухайн нөхцөл байдал одоо ч гэсэн их хуучраад халдж хэлсэнгүй улам л цаашаага болчихсон юм болоо да гэд. Энэс улбаалаад нэр төрийн дайсангаа ярьсан ч өчигдөр яг би нөгөө нэг их орондоо л очихсан гэд. Золоо ахын тэр зөвийг шүглдэгч тэгээд төрийн бас байгууллага санаачилж хийсэн манай Батүлэг найруулагчийн кино байлаа. Баримтат кино гайхалтай кино. Энийг би өчигдөр үзээд үнэхээр шин нойрч хүрсэнгүү. Яагаад би бас магадгүй одоо их холтцсон юм бэ ч гэж бодогдлоо энэ. Улс төр гэдэг юмнаас дургу болцсон л доо ер нь нэг юм залхацсан юм байсан. Гэхдээ бид нар л бас хэлж явахгүй болохгүй юм байна штэ гэдэг юм эргэж бас сэрсэн сэтэрсэн гэх юм уу. Нэг тэгж бодогцсон шүү. Таны ингээ уран бүтээлүүдийг үзэхээр энэ хүний дотор юу гэдэг бол гэдэг юм сонирхол айгүйх төрдөг байхгүй өнөөдрийн хүртэл ингээд одоо зочноор ойр хүртэл тэр дундаа зүудний тухай ярихгүй бол ерөөсө болохгүй байх. Та яагаад ингээд өөрөө чинь уран бүтээлийн зүуд болон үл тайлагдах магадгүй энэ бодит ертөнцийн дээр байхгүй байж магадгүй гэсэн тэр зүйлүүд таны уран бүтээлд илүү их орж ирдэг юм байна. Софи ертөнцгээд нэг ном сая тойрог киноны нээлтэн дээр манай багын найз хоёр найз маань бэлгэлсэн. Тэгээд тэр номыг нэгэ явьжсэн чинь нэг зүгээр айгуу гоё энгийн гоё ном л да. Философи ном гэхээр уулан зузаан ном гэхдээ нэг хүнд байдаг шүү дээ. Уншихад айгуу төвхтэй тийм биш нэг хөөх юм жоох охины юм үйл явдлаар. Одоо бид дуусааг байгаа л да. Тэн дээр философч хүн бол нэг гайхшрах хаас эхэлдэг гэж нэг тийм ойлголт байлаа. Тэр бол их гоё таалагдсан. Нэрэл тийм байна. Гайх хэвээр юм байна. Бид нэр тэр юм дээр эхэлж байгаа нэг юм шуудангийн хайр зүйн голгоод докторнаас ингээд загтлаад үтс чи юм бэ гэдэг хэлж байгаа. Нэрээ би юм бэ гэл нөгөө охин бодоол ингээд их философийн тэгээ байжсэн чинь дэлхийн ертөнц цаанаас үүссэн юм бэ? Өхлийн дараах амьдрал байдгүй гэд ингээд нэг юм
сонио асуудал руу ингээ орчиж байгаа. Тэгэнгუთ энэ үүднээс гэх юм уу анхны нөгөө нэг гаргалгаанууд нь бас би өөр гайхаал эргэлзэж явж байгаа хүн. Мэдээж бид нэг л юм тодорхой байдаг. Үхсний ертөнцөөс нэг ч хүн буцаж ирээгүй тий. Ямар ч байсан ингээд нэг чиглэлтэй юм хөдөлгөөнөөр цаашаа л яваад өгдөг. Хэрвээ тийм ирдэг байсансан бол бид нэр ижээ аваагаа маань бол бид нар тайртай учраас ирэх л байсан баг. Ямар нэг байдлаар хил тохио өгөх л байсан баг гэдэг ч юм уу. Гэхдээ бид нэр гэдэг ч юм уу ийм нэг жоохон юм ойлголтуудаас тэгээ хизээч одоо шинжлэх ухаан өнөөдөр хүртэл тайлж чадаагүй хүний шашин одоо философийн асуудлууд нь өөрснөө маш их хэрэгэлзээтэй хэрүүлтэй явах юм маргаантай байдаг энэ тал дээр нэг орон бүтээлч орон зай их харагдаад байгаа юм л да. Хүн тархиныхаа 95%-ыг ашиглаж чадахгүйгээр 5%-аар зарцуулж ингэж ашигласаар бид нар одоо нэг 1 гигагийн флаштай байлаа гэхэд нэг жижигхэн хэдэн гигабайт ашигласаар хагаад ингээд дуусгах юм байна л да. Тэнгүү тэр боломжийг жишээлбэл ашиглаад цаашаа нэвтрэх юм бол одоо 6% ашиглаад юм уу ингээд цаашаа явах юм бол ямар боломжууд гарч ирэх бол гэж бас нэг гайхшрал байгаа. Тэнгүү 6% төрсөн чинь хүн одоо юу гэдэг чинь далтыг хардаг маргаашаа зөгндөг ч юм уу юу мэддэг ч юм болоод ирэх ч юм бэлээ 10% төрсөн чинь юм нисэж чад юу гэдэг чинь ингээд янз бүрийн юмруу хутгалдаж болох тийм потенциал нь байгаад байгаа шүү гэж хараад байгаа. Тэгээ энэ нэг эрен дээр л гэхдээ хит шашинжуулахгүй хит юм нөгөө нэг сүсэг бишрэл мухар сүсэг рүү оруулахгүй жоохон шинжлэх ухаанч асуудал талаас нь дэвшүүлсэн ийм нэг өнцгийг барьж авъя л гэж бодсон. Одоо тэр зүүдний тухай ихэр мэдээж 95-ын тухай л хөндөгдөж байгаа болов. Тэрнээс өмнө бол дандаа нэг юм бодит амьдралын тухай гэнэ байсан бол. Тэгээ энийг үзүүлэхдээ ямар өнцөг байж болох юм бэ гэхээр одоо юу гэдэг чинь ингээд нэг буудгантай нэг юм шашинжуулаад ийм хэлбэрээр үзүүлэхийг бодоогүй л да. Ингээд гэмт хэргийн дэвсгэр дээр чи өөр хэлсэн дандаа л гэмт хэрэг. Тэгээ яалч нөгөө нэг дуртай юм дээр гэмт хэрэг гэдэг чи өөрөө их сонин шүү дээ бас. Тэр сэтгэл зүйн бас өөрөө их сонирн байдаг. Хүний хамгийн их дэнчин маш өндөр тавьж хийгддэг зүйл баг. Хичнээн муу хүн байлаа гэд хүний зүгээр ингээл юу ч болоогүй шиг ална гэж байхгүй л жишээлбэл. Тэгэхээр тэр нэг юм донслогоонууд нь өөрөө ингэж тийм одоо юу гэдэг чинь сонирхол татдаг гэх юм уу. Тэр сэтгэл зүйн. Тэгээ энэ үүдэн дээрээсээ саяны энэ бодлыг нэмж ягаад энэ зүүдний ертөнц зүүд юу ах одоо өхлийн дараах ертөнц энэ тархины боломжуудын тухай юм таамаглал дэвшүүлж тэрийгээ гэхдээ юм бодит болгож л харуулж хийсэн л кинонууд л та. Кино зохиолоо өөрөө бичнэ. Тэнгүүд өөрөө чинь зохиолууд айгүй тийм эдэртэй зохиолууд байдаг. Одоо тэр дурлалын гэмт хэрэг гиг бол яг тухайн үед гарахад бас л хүмүүс ингээл төгсгөлийн тэр эргэлтүүд бол айгүй сонирхолтой байж байгаа тий. Тэгэхээр энэ кино зохиолоо бичих бүртээ хаанаас одоо яг өөрөө за би ингүүл юм болчих юм байна, тийм болчих юм байна гэдэг тэр сэтлүүдийг авдаг вэ? Эсвэл бас зарим хүмүүс ингээ арга барилууд ондоо байдаг шүү дээ. Өөр юмнуудаас ингэж үзээ санаа авна. Зарим нь бол магадгүй хүнд уншуулж үзээд тэр нөгөө хүлээ авалтаас ингээ дараагийн үйлдэлүүдээ хийдэг ч юм уу. Таны арга барил ямар байдаг вэ? Яг нэг арга барил гэхээс илүү бас бүтээл болгон дээр онцлогтой юм болов гэж бодож байна. Яг дурлалын гэмт хэрэг ярьсан чиг тухайн энэ зохиол болохоор манай продюсер нь манай Гайсын лавга байсан. Тэгээд гоё юм гайхалтай бүр юм өөрийнх нь мэдрэмжин шүү гэж таарсан юм. Хайрын тухай гоё Монгол юм гоё хайрын тухай кино юмэр байна. Монголч яг ингээд хайрын тухай кино юмэр байна гэж л өгсөн. Хүмүүс бол жанрыг хэлээгүй. Тэгээ миний бичиж байгаа хайрын царийн тэр л дээ. Тэгээд дурлал нь байна тийм гэмт хэрэг байна гэдэг шиг. Дурлал нь байх юм бол байсан шиг хүчтэй байх хэвээр. Тэрний төлөө юу ч хийж болох. Манай Баачкахан дуу байгаа шүү дээ. Чи минийх гэдэг айгу дээрлэхүү юм харгис үг мөхтэй ч байж байгаа ш. Тийм өмчлөлтсөн те. Тэр дуу гайхалтай. Тэгээд тэр эргэлтийн хувьд бол би ч бас яг нэг айгу сон төлөвлөг байсан. Уул нь бол кино зохиол гэдэг бол юм төлөвлөгөөний дагуу бичигддэг л дээ. Карталтна гэж бид нэр ярьдэн шүү дээ. Ингээд үйл явдал эндээс энэ зэгээс энэ зэг хүртэл ийм туулна ингэн гэж ерөнхийд нь бид нэр самбарын ажил гэж хийдэж шүү дээ. Тэгж явах хэрэгтэй гэдэг. Энэ дээр бол ягаад ч юм тэг тухай тэгж ажиллаагүй ингээд бичигч явж хагаад яг дуусгах ёстой байлуу да ингээд ер нь төгсгөл нь харагдаад өгцөн ингээд нэг юм юуны хувьд ч зохиолын хувьд ч ингээд за өгцөн шүү гэдэг яг эргэл төгсгөл нь бол өөр байсан мэдээж.
Тэгээ үжис яг тэр нэг эргэлт бол яг хамгийн сүүлийн шөнө гинтл ороод ирсэн шүү дээ. Айгуу сонио. Тэгэн гутал за эднэр тэгвэл ийм нийлээд энэ хүнийг ингэчгсэн байх юм бол яах ёстой гэж бүгдийг хөөн гутал нөгөөдөлий чинь хийжсэн юмнуудаар нь ганц ойрхон газар нь өөрчлөлт явуулсан чинь гараад ирсэн баг. Түнс бол яг оргиороо тэд нар чинь ингэж явж исэн баггүй нэг тийм мүлгэр юм байж байгаа. Тэгс чиг тэр нэг юг олон гутал ингээд урагшаа бүгдийг хөөж гүцэл тэгээд авчиад за эднэр ингээд бүгдээрээ ингээд гэмт хэрэгтнийг ялалж байгаа тийм юугаар нь ялалж байгаа ийм байдлаар төгслөө өөрснөөч гэмт хэрэгтнүүд гээд бодоо байж исэн чинь дахиад иргэсэн байхгүй дотор яг бүр ингээд бараг цэгээ тавих гэжсэн чинь тэгс чи яг энэ эмэгтэй нь яг эннийх нь хэмжээгүй хайранд нь болоод өөрөө иргэцсэн байвал яах юм бэ гэд дахиад нэг юм эргэлт хийгээд ингэсэн чинь яг сайхан цэгээ тавьж чадсан сэтгэл хангалт тэгж л гарсан. Ер нь дурлалын гэмтэргээс хойш бол яг одоо миний тэр төрийн дайсангаас өмнөх кинонууд жоохон өөр болсон гэж өөрийгөө хараад байдаг. Жоохон нэг сэтгүүн тал руугаа гэдэг юм уу. Жоохон тэр тал руугаа өнгөдөг болчих. Нөгөө нэг гүүж хараа зодтолтоод байхаас илүү. Түрүү яг киноны зохиол дээр гинтэл ороод ирсэн тэр эргэлт тэр киноны хувь заяаг өнөөдөр магадгүй үзэгчдийг мартахгүй болтол тийм кино болох чадсан биз дээ тий. Тэрнтэй адилхан яг таны амьдралд бүр ингээд санаанд оромгүй нэг тийм эргэлт болж исэн үйл явдал гэвэл яг одоо танд юу харж ирж байна? Бодож ирснээс их өөрөөр явуулсан магадгүй таныг өнөөдрийн өөр дэлгүүрээр болгоход нөлөөлсөн. Анхны кино найзууд гээд одоо саяны алдаан оноотой кино маань яаж бүтсэн бэ гэхээр тухайд бол ингээд надад бол киног мөнгө гэдэг бол байгаагүй. Дөнгөж сургууль төгссөн. Оюутан дөнгөж театраас гарцсан хүнд бол тэгээд би ч нэг 6 сая төгрөгөөр болчих юм байна гэ 6 сая төгрөг банкнаас авдаг асуудал болваа. Гэр орноо барьцаан тавьчихж байгаа юм. Тэгээд ээж маань дэмжсэн, эхнэр маань дэмжсэн. Тэр чи одоо нөгөө нэг гар үсэн өсөг зурна шүү дээ. Тэгээд тийм болоод тэгээд хүүхэд нэг юм ээж бол бодсон л баг л та одоо би лав хүүдээ мөнгө гаргаад өгч чадахгүй юм чинь одоо энийг нь дэмжихээс яах вэ гэж бодсон байх. Тэгээ мэдээж итгэсэн байх, хайрлсан байх. Ээжийн найзууд нь бас ингээд нэг тухайн банкнд бас нэг ганц нэг хүн байж байгаад за цаа чи одоо энэ мундаг шагналтай хүмүүс л ингээд балраад байгаа шүү дээ. Амьдрал ахугаалдаад ингээд хэцүү шүү дээ гэл анхааруулж ирсэн тийм сануулаад ээжд одоо би одоо бодоход ээжд ямар хэцүү нойртой онж ирсэн үгүй юу те. Би ч гэсэн өөрөө тийм ачааллыг авчиж штэ одоо би энэ унах юм бол шууд доошоо унна бид нар чи одоо тэр гişүүд мэшүүд ч байхгүй юм чинь нөгөө тийшээ яах юм бол одоо амжилтаа мэдгүй яаж харах юм. Тэгэл ямар ч юм ийм дэнсэн дээр л хөдөлсөн л доо тэгэл кино маань тухай чи одоо Тэнгис кино театр яг нөгөө өөрчлөгдөд ялалт байж байгаа нөө засвар хийгээ Тэнгис болж хувирч исэн үе нь 2003 оны үед тэгээд 3 онд чинь тийм биш 6 оны үед чинь Тэнгис яаж байгаа. Тэгмүү тэр үед нөгөө Сэрэлт оч гэдэг одоо Ленин музей дотор арт кино театр гэдэг нэг хэдэн жижиг танхимтай ийм нөхцөлд киногоо гаргадаг байсан. Тэгээд тэр мөнгийг нь зүгээр очиод нөгөө Сомогийнхан шиг театраас ингэж аваад ингээл банкнд өгөөл дуусгаж исэн. Тэнгуут дараагийн кинон дээр давраад нөгөө 6 саяг 12 сая болгоол тэгэл компьютер камер аваад тийж ингэж нэг жоохон өргөжөөд ш. Тэр болгон дээр өөр дээр шинэ мэрэгжил нэмэл компьютер дээр монтаж хийж сурах тий нэг эвлүүлэг хийж сурах. Камераар зураг авах гэдэг ч юм ингээл нэг иймэрхүү юм хөцөлтөл эхэлж ийсэн. Энэ хоёр бол одоо найзуудыг хийж байгаа жишээлбэл би зураг авалт дуусаад ингээд ямар их стрессцэн байсныг одоо эргээд бодоход би нэг лаз юм 0.33-ын пив уугаад шалсахтаа тасраад бүр унтчихжээ. Тэнд нэг тийм стресстэй одоо тэр ч одоо баг хүүхд уугаад гайгүй шүү дээ. Тэг чинь тэгж л их стресстэй явсан юм шиг байна. Яана нөгөө киноноос илүү яана энэ ингэж хийдэг нөгөө байр наахгүй яана нөгөө дөнгөж нялх хүүхдтэй байж идэг одоо балаан бодогдож байгаа шүү дээ чинь. Тэгэл одоо эргээд бодоход бол магадгүй тэр ээжийн минь урам итгэл энэ бол гэр бүлийн маань хүний дэмжлэг энэ бол намайг яг ийшээ бол эргэлт буцалтгүй зүтгэх хэвээр эргэлтийн цэг нь байсан юм болов. Зоригжуулсан. Би ч гэсэн өөрөө өөртөө итгэл олж авах. 2 кино дамжиж үзэл тэрнээс хойш бол
гуравдах төрийн дэйсэн байсан. Тэгэл нөгөө нэг жигэн өөр хүмүүстэй ажиллах, жинхэнэ нөгөө утгаар нь ажиллах. Тэрнээс хойш бол байраараа бол оролдоогүй мэдээч. Гэхдээ яг нэг тэр 90-ад он 2000 оны ихэр бол хүмүүс айгүйх тийм эрсдэл хийсэн тий. Тийм шүү дээ. Бүхэл салбарт маш юм эрсдлийг үүрчил одоо гарч ирсэн шүү дээ тий. Одооных шиг ингэж энэ өнцгөөс харангуйта алдаа оноо мэддэхгүй. Бүх юм шинээр эхэлж исэн. Ганцхан 8 одоо юу гэдэг чинь би тэр хүмүүсийг бол энэ нийгмийг авч явсан ёстой. Юунууд л бааtruуд л гэж боддөг шүү. Та ер нь хэр их уншдаг вэ? Уншдаг. Яг уншна бол би бол бас хинээс ч дутхгүй гоё номын сантай. Би номороо их гайхуулах дуртай. Сая сүүлд найз маань надад 1881 онд хэвлэгдсэн Монте Кристог өгсөн гэж бодлоо. Яг Франц хэл дээр. Александр Дюмаг бурхан болоод ердөө 10 жилийн дараа хэвлэгдчихсэн юм. Арьсан нуруутай. Ийм ном одоо Францаас авчирч өгсөн. Өөрөө Бэлгд амьдэрдэг. Тэгэнгუутаа намайг тийм би өөрөө нэг тийм хоббит болъё гэж бодохгүй юу. Тэгээд одоо яг нэг ганц нэг хотгоо шөөг цуглуулдаг нэг юм байж хагаад ном ер нь ингэх юм байна да. Ном дундаа яг зөвхөн Монте Кристо гүн гэдэг номыг би улс улсын хэвлэл улсын ингээ болж өгөл эртний юм юмнуудаар нь цуглуулъя гэсэн ийм юм тавьсан чи манай найз тэрийг харангуйтаа над тийм бэлэг барьж ирсэн. Тэр бол гайхалтай. 2 бот байт юм байлаа. Тэгээ нуруу нь болохоор яг ингээд одоо Harry Potter-ийн номнууд чиг яг ингээд юм арьсан нуруутай аим гайхалтай. Тэрний зураг хэвлэл би одоо нэр тэрийг яах юм бол энэ номын баяр дээр үүрч очноор үзүүлвэл хүн амтнд гайхуулвал гэж бас бодогдсон юм шиг. Тэр одоо анхных нь болчихсон. Тэнгуут Монголын хэвлэлүүд бас зөндөө байна те. Энэ номонд дуулаасаа би хүн сэтгэл үзүүлэх ёстой юм байна. Миний амьдралыг ёстой нэг өөрчлөсөн эргэлтийн цэг бол бас яг мөн. Яг гэхээр оюутан байж хах төрөнд дурдсан манай Нараа Амгалан багш энэ зохиолыг бариад эн чинь өөрөө нөгөө жүжигэн зохиол биш. Одоо театрын нөгөө жүжигчнэр ажиллаж байгаа хүнд бол жоохон оюутнууд бол жоохон хололт романы хэлбэрээр бичигдсэн учраас эндээс тэгтээ бид нэр бэлдсээр хагаад диплом хамгаалахдаа би жүжигэн зохиол болгож бичиж бүгдээрээ тоглож хамгаалж ирсэн байхгүй. Тэгээд бодохоор энэ зохиолын нөлөөнөөс би одоо хүртэл бас гарч чадаагүй л явж байгаа. Одоо тойргийг үзэхэд нэг шонзонгийн сэтэл байх юм бол тэр кино тэр зохиолын нөлөө бас байж л харахаар л нэг тийм урвалт шарвалт те нөгөө нэг юм юмнууд хөндөгддөг шүү дээ. Тэр сэдвийн хүрээнд л байгаад байгаа юм. Тэрүүгээрээ ч олон хүнд зэмлүүлэх олон хүнээс бас юу авах тэр нэг юм мэдрэл явж байна. Одоо нэг өөр зохиол бас өөртөө нэх хэвээр юм эсвэл энтэйг явсараад яах юм уу? Уншихын хувьд бол олон юм уншихаас илүү нэг юм их удаан уншдагч байж магадгүй. Хамгийн удаан уншсан эргүүлж баг жил болгон би энэ норманыг бол эргүүлж хардаг. Яг хуу бүр юм классик зохиолын ноён оргил биш. Энийг бол нөгөө детектив одоо юм гэмт хэргийн гэх юм уу ийм зохиолын ер нь оргил гэдэг юм байлээ шүү. Яг тэр нэг юм юуныхаа хуваагдлаар бол тий. Яг тэр классикта ордгоо. Одоо жоохон юм адал явдлын зохиолын юу гэдэг юм тэр тал руугаа орд юм билээ. Гэхдээ л ялч үнэн л юм чинь. Би нэг өшөө мундаг хүн болох гол одоо хэм байдгийн толстой хэм ингээд яриад яах вэ? Яг бусдын бол мэдээж өөрийнхөө хэмжээгээр уншчихлээсэн. Одоо бол нэг номыг яг барьж авч туушнтахаасаа илүү олон номыг зэрэг ихлүүлдэг болцсон юм байна. Тэгээд нэг тийм урт хугацаанд уншдаг болцсон юм байна. Тэгээд эргүүлж нөгөөдгөө харна нэг янгуут нөгөө уншижсэн зохиолоо барьж номоо барьж авч гэдэг юм уу нэг юм байдаг. Хаа нөгөө өдрийн нэг мууд гэж ярьдаг шүү дээ. Тийм. Тэгээ нэг юм барихаар зарим ном бол шууд ингэж бариулдаг шүү дээ. Би хамгийн сүүлд бол 2 номыг тэгж уншиж дуусгасан. Яг нэг шөнд 3 ном байна уушлаа. Эхнийх нь болохоор би одоо Непкогоос гаргасан нөгөө нэг тэр чинь ямар цувралд нь ордог лээ дээ. Монголын сууд юм юу вэ? Тэрийг санахгүй байна. Чойболсонгийн тухай Баабурган өөрийнх нь бичсэн ном байдаг. Тэрийг яг нэг шөн тэр шөн ядж хахад аврагуудын лиг дээр манай Барселоноч тоглох байсан. Тэр хүлээлтээс илүү нөгөө номдоо автаад яг ингэ тавьж болохгүй уншдаг ном байдаг л та. Тэгэд дуусаад нулимстай хааж исэн. Дараагийнх нь болохоор Санжин баярын нөгөө 60 тий. За тэрийг бол давчаар хэлчихэд тэр номыг бас яг нэг амьсгаагаар дуусгаж исэн. Тавьж болохгүйсэн л доо нөгөө нойр нь хайцсан бүүмэд. Дараагийнх нь болохоор саяхан нөгөө Стивен Кингийн
тагтаагаас эрхлэн гаргасан. Тэгээ тойрхон юу л бичгүүн. Тэр бол ялч нөгөө өөрт хэрэгтэй нөгөө мэрэгжлийн талаасаа ч гэсэн байсан. Хоёрдугаарт маш гайхалтай ном байсан. Өгөөчтэй. Би яга номын тухай асууж ин тэгэхээр зүүдний өн дээр хамгийн яг нэг юм нууц түлхүүрийг нөгөө хайртай эмэгтэйд өгөлтэй гэсэн нь Кавкагийн хувирал байсан шүү дээ. Номон дотор хийсэн байсан. Тэгээ би зүгээр энэ бол найруулагчаас өөрийнхөө яг энэ магадгүй энэ зохиол энэ тэр Батнагийн тоглосон дүрийн тэр үрийг магадгүй энэ хувирал дээрээс авсан болооч гэж зүгээр батсан. Тэгээ ер нь бол яг энэ Батнагийн тэр дүр бол яг хувирал шүү дээ. Өөрөө яг хувираад байгаа асуудал. Яг нөгөө Жон болж гэнэ үү, юу болж гэнэ үү гэдэг нь болохоос биш. Тэнд бол хувирал явагдсан учраас бэлэгдэж нэг талаасаа үзвэл яах гэж. Нөгөө тал дээр бас Монте Кристог гүн гардаг тий. 2 ном гардаг. Бас нэг ном гардаг санагдаад хангүү лөө. Нэг хутга гардیں۔ Одоо тэр нэг пүрүү хутга гэдэг байгаа юм. Пүр паа гэдэг юм тий. Тэр бол нөгөө бурхны нөгөө буддын нөгөө юу юм бэ л дээ. Ёс гүйцэтгэдэг нөгөө муу эмийг зайлуулдаг юм. Жадны үзүр шиг юм. Тэр нэг лүүжин ямар юм ёслол хийхтэй лээ дээ. Ингээд тэр чинь ингээд гал мал руу ингэж хатгадаг нөгөө тийм л үүрэгтэй. Одоо бол нөгөө нэг анзаарсан бол ажил явдал нөгөө бурхан болоочийн ажил явдал дээр газар гоохтой тэрүүгээр ингэж тэг зурж нөгөө зурж байгаа л ингэж хөндөж авдаг. Ер нь муу эмийг зайлуулах тийм нөгөө үеийн л утгатай юм билээ. Дээр үед болохоор яг нэг зарим нэг юм домог уншиж ах ч нөгөө тарин уншаад нөгөө утгаа шууд ингэж одооныхоор бол пуужин шиг нисгээд очоод нөгөө хүнээ хөнөөдөгч гэдэг юм уу. Нэг ийм үйлдэлтэй нөгөө нэг муу эмийг дарахал зориулт юм. Тэгмээ тэр бэлэгдлээрээ ч гэсэн тэр пүр утга маань бол энэ кинон дээр бол яг тоглосон. Тэгээ манай гол дүр маань бас пүрүүгээд дүр байгаа шүү дээ Батнагийн. Манай мөөжгийн мөнх хотын бүтээсэн дүр байгаа. Энэ судалгаануудыг хийхэд ер нь хэр их цаг зарцуулах вэ? Үгүй нэг цаг зарцуулах юм байхгүй. Одоо ч бол яг тэ нэг ингээд зүгээр ийм холбоос нь эхлээд би олоод харчиж байгаа юм. Мэдээж тэнд хутга юм зэвсэг байх юм бол ийм байвал сонирхолтой жоохон юм зүгээр нэг юм одоо бидний хэрэгэлдэг юм хутга байж яснаас галтгооны хутга байж яснаас ийм байвал сонирхолтой юм байна. Тэгээд энэ зохиолынх нь үндс нь энэ бүргийн энэ хутганы үндс нь болохоор энэ зохиол маань өшөө дахиад түүхэн байдаг байхгүй юу? Одоо бол хийгдэггүй. Тэр нь яадаг вөхөр бүр юм чойжин лам хүртэл ингэж урагшаага 1911 10-ад оны үе хүртэл урагшаага явдгийн түүх маань ингээд цаг хугацаагаар. Тэндээс улбаатай энэ кинон дээр үлдчихсэн. Тэгээд тэнгуут энэ хутга сайн муу юмыг дардаг гэхээр яг таарад байгаа зү нөгөө нэг тий. Тэр муу хүмүүсийг ингэж жижилж байгаа учраас таарад байгаа учраас тэнгуут энийг нөгөө нэг энэ утганы тухай судлангуут л яг тэр нь таарсан. Оо окей. Гэл гоё орж ирсэн л дээ. Битэрийн яриа ерөнхийдөө нэг юм уран бүтээлч талдаа яриа их болж байгаа болохоор яриа маань ер нь дуусах төгсөж байна. Тэгээд битэрийн яриаг сонсож байгаа уран бүтээлч тэр дундаа найруулагч болох гээд зориод явж байгаа залуу найруулагчтай тамаатай нэг хэдэн зүйл яриа гэж зүгээр бодлоо. Төрөл жанрын тухайд найруулагч өөрийнх нь төрөл жанрыг өөрөө бий сонгоод олдог уу? Эсвэл магадгүй тэрийг хийх явцад төрөл жанр нь өөрөө тэр найруулагчид шингэдэм болов? Мэдгүй одоо яг ямар үгээр эхэлт юм бол өөрөө нэг үзэхээр нэг таалагддаг нэг хэлбэр гэж байх л байх л та. Одоо надад бол жишээлбэл Дэвид Финчерийн Seven гэж яриа л да. Энэ бол анхнаасаа л таалагддаг ус яг ингэ үзэнгүүт. Энэ ямар гэд. Тэнгуут яалчгүй би нөгөө нэг таалагддаг юм аа л өөртөө яаж ин л та. Тэгэхээр таалагддаг юм явандаа бол чаддаг болж хувирдаг ч юм уу. Илүү мэдэрдэг бусдаасаа илүү мэдэрдэг болж хувирах. Түнс бол одоо ингээд инээдмийн кино руу гээд яхад би бол чадахгүй гэж бодохгүй юм зүгээр. Инээдэм гэдэг маань яах ёстой вэ, их ёстой вэ гэдгийг жоохон зөрхөлөхгүй байх юм уу. Тэгээд нөгөө нэг аим шиг кино хийж байгаа байдал маань одоо юм байж идэг гэдэг юм уу. Гэхдээ яах ёстой бол ёстой бүгд. Эсвэл хүн бол төрөл болгоноор хийдэг байх ёстой. Оч байж магадгүй. Эсвэл хийж үзэх ёстой. Хийж үзэх ёстой ч юм уу. Эсвэл нэг төрөл өөрийнхөө дадсан ямаар ингэж бүр явах ёстой ч юм уу. Яг тухайн хүний потенциалаас л болох байх. Одоо шинээр юм түнс бол ингээд нэг тэгсэн
Ер нь урлагт бол нэг тийм томьёо теорем гэдэг яг хайрцаг нь баригдахад хэцүү шттэ. Тэр үднээсээ бол яг тухайн хүн өөрийгөө мэдэрч явах, өөрийгөө зөв таних асуудлууд өөрөө их чухал юм болов те. Хаашаага юунд хүрэх ёстой вэ? Юуг мөрөөдөж байна гэдэг энэ нэг асуудлууд дээр л зөв юм хийж л явна хөөс. Яг гаднаас тэр хүн хэрэгтэй юм өөрийгөө ирж хайж байгаа бол тэгээ судлах л баг. Тэгэл явхад бол тийм түнс бол яг бол ингэн яг бол таг ингэн гэсэн тийм тогтцсон бол яг тийм юм бол байхгүй баха. Түрүү ингээд урмын үг гэж байгаатай холбоотойгоор асуухад хамгийн сүүлд хинээс ямар урмын тийм гоё үгийг авсан бэ? Тэр нь юуны тухай байсан бол? Урмын үг их сонин олон янз ирдэг л дээ. Нэгсэндээ одоо гэхдээ би нэг одоо яг одоо тухайн хүмүүс маань үзэх юм бол тэнд байсан хүмүүс маань үзэх юм бол мэднэ. Нэг миний хамгийн хайртай дүү байдаг. Саяны кинон дэр болохоор миний тойрог кинон дэр болохоор намайг одоо юу гэдэг чинь эрс сатуу шүүмжилсэн. Тэгэхээр би улам хайр өрөөд байгаа байхгүй. Яг тэр хүн сэтгэл нь гоё байгаа зү. Миний алдаа байвал тэрийг хэлж байна. Гэхдээ энэ бол бас хоёр талтай. Яг хоёр талтай вэ гэхээр энэ кино нөгөө талаас нөгөө хүмүүс 160 градус таалагдж байна. Тэгэхгүй ингээд нэг дундуур айтайхан хөөрхөн гэж ярихгүй байна. Тэнгүү тэр дүү маань бүр энэ киног хийсэнд баг бүр ингээд намайг үзий ядахгүй л да. Тэгэхдээ бүр яг тийм юу төртлөө ингэж өөрөө энэ киног жигшиж байгаа байхгүй юу. Нэг тийм савлгаатай байгаа. Тэрийг би бол нэг ясны яг ухаантай нөгөө нэг юм наалтгаа хийсэн хүнд бол тэр бол надад урам өгч байна гэж харж байна. Нөгөө талаас түрүүний хэлдэг үг үнэн тэр найзуудын гоё урам байна. Тэрийг бол авах шиг сайхан юм байдаг. Нөгөө урам авахаар бас хариуцлага ирдэг. Тэрийг ухаарч явдаг. Өшөө нөгөө нэг юм мэдрэмжтэй байхыг шаарддаг. Тийшээ өшөө илүү нөгөө нэг өшөө өмнөхөөсөө давуулахыг л хүсдэг нэг тийм юмыг өгдөг шүү дээ. Урам гэдэг зүйл юм. Тэгээ уран бүтээлчүнд бол тэр өстө урам гэдэг бол талах шиг л гоё хэрэгтэй гэдэг л та. Заавал юм нэг чичлүүлж муулах юм эрхчлөө бол арт түмэн дээр жигээр байж байгаа уран бүтээлчүний тэр өөрийнхөө хийсэн юмыг өөрөө тэгж л яхаа сүр арга байхгүй. Тэр бүх юмыг даахын тулд зориглож орсон юм байгаа ш. Түнс ингээл тэр болгоных нь өөдөөс шал хийж хэрэлдээл ингээл муу юм хийчихэд хүн уурлаад бахаар намайг инглээ та нар өста хүүтэнд тэг зураг авч үзээ юу шүн тэдэн шүн нойргүй хонж үзээ тэр хүн дурандаа л хийж байгаа өста болчихно өөрийнхөө төлөө л хийж байгаа. Тэг болчих шиг амарх юм баг. Би одоо залуучууд тэгээд идэх байхгүй. Шөнийн 0-4 цаг бид нар тэдх шөндөө нойргүй хонж ин ингэхээр одоо яах хэвээр юм. Тэр чинь өөрөө хийгээд би бол тэгэхээр л жаргаал байдаг. Өвдөжсэн ч гэсэн тэр чинь жаргал байхгүй да. Тэгэхгүй ингээд нэг юм ялархаад байгаа юм шиг юм харилцаа уран бүтээлчүнд ороод ирэхээр их тийм үнцүүдийг харагддаг болчихчихлээ. Тэгвэл болчих шиг сайхан юм байхгүй. Энэ удаагийн дугаарт Маргад Бэкеригийн хамт олноос хамгийн амттай зүйлсийнхаа дээжсийг бэлэг болгоо илгээсэн байгаа. Манай магадгүй нэг найд нь наалтмахаа бэлэг. Тийм шүү дээ. Эцэст нь бол тодорхой. Тэгэхээр таны амьдралд үргэлж энэ амттны дээжс шиг олон төрлийн амттай тийм аз жаргалтай, олон өнгөтэй байхыг өрөө. Баярлалаа. За Маргад Бэкери маань тэгээд эргээд очиход яг энэ шигээ гоё дандаа байгаасаа билээ. Мэдээч нөгөө тогтсон юм гоё байгаад ирэхээр нөгөө аз жаргал амжилт бол дандаа л ойрхон харагддаг юм чинь. Амжилтын нууц нь тэндэл байдаг баг гэж боддог. Тэгээд танаа хамт олонд бас ажлын их амжилтыг хүсье. Олон сайхан зочдыг оролцуулж үзэгч түмэндээ ухаарл мэдрэмж санах сэрхийг бүхнийг хайрлсан нэвтрүүлгэд улам чанартай хийж яваасай гэж хүсэж байна. Баярлалаа. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Бидний яриаг цаг гарган сонссон үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай.